Бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамнаас өнгөрөх 4-р сард визний нөхцөлөө хөнгөвчүүлсэн. Тухайлбал визний зориулалттай хугацаа хадгаламжийг ганцхан банкнд нээдэг байсныг хэд хэдэн банкнд болгож нэмсэн. Элчин сайдын яам нь визний зориулалттай хугацаа хадгаламжийн мөнгөнд үг 10-аас 20 сая төгрөгөөр тогтоосон байсныг 7-оос 14 сая төгрөг болгож бууруулсан гэх мэтчлэн хөнгөлөлтүүдийг хийсэн юм а. Ингэж хөнгөвчлснөөр Монголоос бүгд найрамдах Солонгос улсыг зорих иргэдийн тоо 60% өссөн гэх мэдээллийг бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамнаас өгч байна. 8 сарын байдлаар 32 мянган монгол иргэнд Солонгосын визийг олгосон. Энэ нь өнгөрсөн оны энэ үеэс 60 дахин нэмэгдсэн үзүүлэлт. Визний нөхцөлийг хөнгөвчлөх журмыг хэрэгжүүлж эхэлснээс хойш виз мэдүүлэх хэрэгэн виз олгож байгаа байдал эрс нэмэгдсэн. Тэгвэл визний нөхцөлийг хөнгөвчилж бүгд найрамдах Солонгос улсыг зорих монгол иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар амьдрах иргэдийн тооч нэмэгдэх болсон талаар гадаад иргэн яамнаас мэдээллээ. За Солонгосын элчин 2015 оны 4 сараас эхлүүлээд визийн нөхцөлөө хөнгөвчлсөн үүнтэй холбоотойгоор тус улсад одоо зарчим монгол иргэдийн тооч нэлээд нэмэгдсэн байгаа. Харамсалтай нь одоо визийн нөхцөлөө хөнгөвчлсөнтэй холбогдуулаад тэнд очоод одоо хууль ёсоор оршин суух монгол иргэдийн тоо нэмэгдсэн гэсэн мэдээллийг бас Солонгос элчин сайдын яамнаас бидэнд өгч байна. Гадаад иргэн яамны өгсөн мэдээгээр одоогоор бүгд найрамдах Солонгос улсад 35 мянга орчим монгол иргэн оршин суудаг байна. Уг нь визний нөхцөлийг хөнгөвчлөхөөс өмнө буюу 2015 оны 4-р сараас өмнө визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар амьдрах иргэд сарда 10 орчмол бүртгэгддэг байжээ. Гэтэл өнгөрсөн ганцхан сард л гэхэд энэ тоо 270-д хүрсэн гэх мэдээллийг өгч байна.